Дараагийн мэдээг танилцуулъя. Франц улсын нийслэл Парис хот бол ногоон байгууламжаа өргөтгөх энэ асуудал дээр иргэдээсээ санал асуулга авсан байна. За энэ хүү санал асуулгад оролцсон хүмүүс бол тухайн санал асуулгыг дэмжиж одоо Парис хотыг илүү ногоон болгох энэ дээр бол саналаа өгсөн байна. За энэ санал асуулгын үр дүнд бол Парисын 500 гаруй одоо гудамжийг машинтай байсан, машин үйлчилдэг байсан. Энэ хүү гудамжийг бол машингүй болгож ногоон байгууламж явган хүн ашиглах боломжтой ийм зам талгаа болгон хуургах ийм төлөвлөгөөг хэрэгжихээр болсон байна. За хэдийгээр бол нийтдээ 1.4 сая санал асуулгад оролцох боломжтой хүмүүс байсан. Гэвч бол тухайн санал асуулгад одоо оролцох ёстой хүмүүсийн 4% нь бол санал асуулгад оролцсон байна. Гэвч бол Парис хотын дарга Хидалго энэхүү санал асуулгыг бол хэрэгтэй санал асуулга босон санал асуулгад оролцогчдын 3/2 орчим нь бол цэцэрлэгийн зам нэртэй энэхүү Парис хотын захиргаанаас одоо дэвшүүлж байгаа хөтөлбөр төлөв дэмжсэн саналыг өгсөн гэж хэлж байгаа. За энэхүү санал хураалт нь бол явган зорчигчид зориулсан нийтийн эзэмшлийн талбайг хуваалцах Парис хотыг илүү ногоон болгох амлалтыг баталгаж байна гэдгийг бол хотын даргын ногоон байгууламж хариуцсан орлогч Кристоф Нажовский Францын Франц пресс агентлагт бол ярьсан байна. За Парис хотод бол нийтдээ 6000 гаруй автозамтай. За үүнийх нь 220 орчмыг нь бол автомашин зорчдгоо болгосон. За ихэнх нь бол сургууль орчмын бүс байдаг юм байна. За ням гарагт болсон энэхүү санал хураалтын үр дүнд бол 10,000 орчим бол автомашины зогсоолыг бас байхгүй болгох юм шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За явган зорчигч аль гудамжаар зорчих вэ гэдэг эцсийн шийдвэрийг бол ойрын 7 хоногийн хугацаанд бол гаргаж зөвлөдгөөр бол хотын удирдлагууд шийдвэрлсэн юм байна. За энэ төлөвлөгөө нь бол хотын 20 дүүрэг бий. За үүнийх нь дүүрэг тус бүрт бол 25 орчим гудамжийг автомашингүй бүс болгож одоо шинжлэх ийм зорилготой юм байна. За ням гарагт босон энэхүү санал хураалт нь бол социалист үзэл баримтал бүхий хотын даргын нийслэл хотын ачаал ихтэй автозамын сүлжээг сайжруулах зорилготой 3 дахь одоо санал хураалтын үр дүн болж байгаа юм байна. За эхний явуулсан санал асуулгаар скутер ашиглахыг бол хоригдсон. За харин 2 дахь санал асуулгаар джип автомашины зогсоолын төлбөрийг 3 дахин нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан юм. За харин шүрэг хүчний нам бол ням гарагт болсон энэхүү бүх натын санал асуулгыг шүүмжилсэн. Хотын даргаыг бол Парисын оршин суугчид тулгамдж байгаа өдөр тутмын асуудлыг шийдэж чадахгүй байна гэж буруутгасан. За энэ санал асуулга иргэдэд одоо асуудлыг шийдвэрлэх гэхээсээ илүү хотын даргын PR үйл ажиллагаа боллоо гэж мэдгдсэн. Барууны үзэлтэй сөрөг хүчний улс төрч Нили Гарнер энэхүү санал асуулгатай холбоотой мэдээлэл гаргасан. За тэрээр бол Парисчууд хотын захиргааны PR сурчлаганд оролцохыг хүсээгүй. За энэ нь бол энэ бүх нийтийн санал асуулгын оролцогчдын эрсдээс бол харах боломжтой. Нийт 1.4 сая хүн санал өгсөй байтал дөнгөж 4% нь бол санал асуулгад оролцуулсан гэдэг нь бол ямар нэгэн зүйлийг бол хэлж байна гэж мэдэгдэж байгаа. За хотын захирагч Хидалгогийн хувьд 2004 онд Францын нийслэлийн захирагчийн албан тушаалыг хашиж чиглэсэн. За түүний одоо гол тавьж байгаа зорилго бол замын төвчрлийг бууруулах, агаарын цанарыг сайжруулах ийм бодлогыг бол хэрэгжүүлж байгаа. За тэрээр бол саяхан Парисын ачаал ихтэй тойрог замын нэг игнэнд бол хөдөлгөөн хязгаарласан. За ачаал ихтэй үед бол автомашина хувааж хэрэглэх ийм зохицуултыг бий болгосон. Мөн хурдны зам дээрх хурдны хязгаарлалтыг бол бууруулсан байна. За Хидалгогийн хувьд бол 2026 онд бол хотын даргын сонгуульд өрсөлдөхгүй. За цаашдаа бол энэ одоо бүрэн эрхийн хугацаанд бол өөрийн тавьсан зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллана гэдгээ мэдэгдэж байна.